Усин тан нарны тан хүлэн Авха хайдэ ахын арьяна After Tuesday dancing in a circle of love Авха хайдэ хамтдаа хүлээцэн За Flixbus гэдэг юм ногоо автобусаар л явсаар байгаа. Барселонад ирлээ. Өглөөний 7:40 автобус жоохон хурдан яваад ирчихлээ энийхөө. Уг нь 8:30-д буух хэрэгтэй байсан чинь. Тэр эрт одоо 7:50-д болж байна. За авхоо эртээ Американ туристер хамтарч байгаа. Баярлалаа. Авхоо 12 цаг давхиад Испани хотын Барселона хотод ирсэн. За хүү шүн аваа энэ жолооч хурдан давхидаг жолооч байна гэдсэн. Аргагүй л тэрийг 40-50 минутын өмнө хүрэх газар авчирсан. Тэгэхээр нэлээд давхидаг жолооч байсан. За анзаархад ер нь их гадны цагаачд их автобусны жолоочор ажилт юм гэж бодсон. Орос ч юм уу хаанах ч юм боо. Ямар ч хэсэг Испани, Францаар ер нь ярьдаггүй. Тим хүмүүс л ер нь хөвчлэн автобусанд явлаа. Бид шин товтон газраар аялсан болохоор ер нь тийм мэдрэмжил их авлаа. За хоёр Барселонад ирсэн. Автобусанд 12 цаг яваад усундаа авахгүй хараад ирсэн тий. Гэтэ бүх автобуснууд нь 0-той мөрчлөө саяных ер нь 0-г автобус байх юм тий. Их юм уу доллархах. Энэ том ус авах юм уу нөхөө? Пагдгар юм. За өөр халуун юм уухгүй юм уу? Халуун юм уухгүй юм нөхөө. Халуун юм уу зүгээр дээ. За Барселоны өглөө 8 цаг. Амazing. Ер нь Европын хотод Испани нь юу юм бэ? Өглөө юмнууд нэрт онгоод юм байна. Орой бас юмнууд нь онгорхоо байгаад идэм байна. Европч ер нь бүхэл юмнууд хаалттай нэг нам гүн байгаад байсан. Энд ч бол арай өөр бай. Энэ дэлээ жижиг. Миний хүүгийн дуртай нүтэлээ. Calentita, no natural. Миний хүч мэдрэмжтэй л дээ. Автобусны жолоочийг юу гэлээ? Сурцсан гараа. Дахиад тийсэн чи өөр 40 минутын өмнө аваад ирсэн байдаг тий. За, ээжийнх нь нэр байна уу? Энэ шүү. Байна уу? Жасмин. Яа, ээжийнхаа нэрийг болсон. За, ээжтэй авч байгаа юм уу? Өөр бас юу авч байгаа вэ? Наалт. Юу авсан? Малгай. Роналдо. Жисми. Хоёр жисми юм уу нөхөө? Юу вэ? Ойлгохгүй байна. За авх хоёрын хамгийн анхны очиж үзсэн газар бол Sagrada Familia. Энэ сүм нь бол дэлхийд хамгийн олон жил баригдаж байгаа сүм гэдгээр алдартай та бүхэн мэдэх бах. Архитектор Антони Гаудийн 1882 онд анх сүмийн зорилтоор барьж эхэлсэн. Ингээд дуусахгүйгээр түүнээс хойш дахиад 100 жил өнгөрцөн байна. Тэгээд Гаудигийн нас барсны 100 жилээр ашиглалтанд оруулна гэж үзсэн боловч цар тахлын үеэс шалтгаалan бас ахаад хойшлогдсон байгаа. За тэгэхээр энэ сүмийн онцлог нь бол анх католик сүм болохоор төлөөлөгдсөн. Тэгээ одоо Барселонагийн хамгийн алдартай бэлэг тэмдгүүдийн нэг болсон. Барилгын ажил нийтдээ 140 гаруй жил үргэлжилж байгаа. Дэлхийд хамгийн удаан баригдаж байгаа сүмээ гэж түрүүн биелсэн. Сүм нийт 18 цамхагтай. Үүнээс хамгийн өндөр нь 172.5 метрийн өндөртэй. Тэр голын өндрийг хэлж байгаа.
За ингээд удаан баригдаж байгаа шалтгаан нь бол олон шалтгаан байгаа. Санхүүжилтэн зөвхөн хандив тасалбарын орлогоос хамаарч ирсэн. Мөн Gaudi-гийн нарийн төвөгтэй загвар гар аргаар хийх шаардлагатай уран барилгын элементүүд ажлыг удаашруулдаг гэж үздэг юм байна. За мөн 1936 оны Испаний иргэний дайны үеэр их загвар зураглалын ихэнх нь устж барилга хэсэг хугацаанд зогссоо. За ингээд өнөөдөр Sagrada Familia нь Барселонад ирсэн жуулчдын заавал үзэх ёстой газруудын нэг болсон учраас аав хүү хоёр ч гэсэн хамгийн ихний үзмрээ энэ гайхалтай сумыг үзэхээр ирлээ. Далаа дээр ирлээ. Reaction time. 1 2 3 и я. Далаа. тэргээр ортой. Тэр ортой. Салхих тарах гэдэг. За, Испанийн далаач одоо юу? Атлантын далаа юу? А? Ставик. Атлантын далаа л та. Хоёул Google Maps-аар ерөөсөө эргэлэхгүй. Байгаагаараа туугаад тахаар ерөөсөө. За, аав хоёрын аялал бас буруу мэдээлэл өгж болохгүй учраас та бүхэндээ мэдээллийг шалгаад хүргэж байна. Барселона хот нь газар дундын тэнгистэй хамаардаг юм байна. Ингээд газар дундын тэнгис нь Атлантын далайтай Гибралтарын хоолоогоор холбогддог бөгөөд Испаний зүүн эрэг дагуу байрладаг. Ингээд Барселонагийн далайн эрэг нь аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг бөгөөд алдарт Барселонита наран шарлагын газар энд байдаг. Тэгэхээр бид хоёр бол хавар ирсэн учраас хүн багтаа салхихтэй байлаа. Ингээд алдарт Барселонагийн наран шарлагын газар буюу далайн эргээр аав хоёр хэсэг зугаалаад оройныхоо хөл өмгийг үзэхэд бэлдэж байна. За бид хоёрын аялал өмнөх дугааруудад хэлсэн байгаа. Европ хотын бас соёл, байшин барилга гэхээс илүүтэйгээр тэнд амьдарч байгаа монголчуудынхаа амьдрал ахуй үзэл бодлыг бас илүүтэйгээр үзэгчдэд хүрэхийг зорьсон мэдээж хэрэг бид хоёрын үндсэн зорилго бол оройны Реал Мадридийн тоглолт байгаа. Манай SBN телевизийн анкер, гадаад мэдээний анкер Ану Үжингийн ээжтэй. Хаарлаа. Хоёр сарын нэгэнд гой. Өнөөдөр 2 сарын 1-нд тийм ээ баяртай үйл явдал тохиолсон гэсэн юу болсон бэ? Өглөө болсон чинь. Тий, өглөө болсон чинь манай охины сүүл тоглосон Харанхуй нууц гэдэг кинон хаана нэлээ хараа. Америкт тэр кино наад оролцоод Ану жоохон байна. Шилдэг эмэгтэй жүжигчин болсон. Тийм, best actress гэсэн. За, Ануучиндаа баяр хүргье. Тэгээд бүсгэл хөдлөөд жоохон шоктой явж байгаа шүү. За. 2 сарын 1-ний өдөр онцгой өдөр байна. Тийм тий. Гоё эхлүүлж шв. Тэгээ манай хоёр маань ирсэн бас ханхуу хүүтэйгээ гоё аяллаар ирсэн. Маш сэтгэл өндөр шв. Энд чинь бас нэг сюрприз үстэй тохиолдол. Тэгэлгүй яхад тийм ээ.
Тэр ерөөсөө яг үндсэн зорилго бол яг энэ танаа хот байгаа. Тэг Реал Мадрид тоглоно гээд. Тэр чин тэр хоттой тоглох юм ба гэж Барселонад тоглолтны яг таарад тэр цаг хугацаа инди. Тэгээд наашлахгүй гэсэн чинь энэ тоглолт гэхээр ашгүй. Анаа жингээ ээжтэй нас нилээн дээрээс л холбогдсон те. За бид тэр очих чинь юу болж ийн яаж ийн гэж. Гэсэн анаа үчин болохоор ээжид хэлцээ. Яваад очиод уулзах гээ. Бид тэр нэг байшин барилга инээдрээ гэхээсээ илүүтэйгээр энэ улсуудад амьдарч байгаа монголчуудтайгаа уулзъя тийм ээ хэрхэн амьдарч ийн юу хийдгийг яадгийг ингээд товчхон сонирхож яваа юм. За тэгэхээр өөрсдөө товчхон танилцуулаад юу хийдгийг хэлчихье. Тэхүү хэдэн жил болж ийн нууц биш үстэй. За намайг мөнх жаргалын их цэцэг гэдэг. За Испани Барселона хотод 14 жил амьдарч байна. За ямар зорилгоор ирсэн аа? За анх болохоор ч охиныхоо манай охин ч одоо Монгол Орсын хамтарсан 3 дугаар сургууль сурдаг байсан. Тэгээд сургалтын төлбөр нь одоо тухайн үед доллараар тэгээ Монголын цалин, Монголын төмөр замд ажиллаж байсан. Цалин мөргөө болохоор тэгээд хүүхдийнхаа боловсролын төлөөл иш ирсэн дээ. Тэгээд ямар ч гэсэн зорилгоо биелүүлчихэд 14 жил болоо байж гэнэ үү. Анаа үжин болохоор энд их сургуулаад өгсөн. Тэгсэн. Энд театр урлагийн институт гэж сургуулийг жүжигчний мэргэжлэр төгсөөд давхар скутинг модель гэдэг фэс модель гэдэг юугаар 2 жилээр би өөрийнхөө сонирхлоор суралцсан. Би тэгээд модель болж төгсчихсэн. Тэгээд тэр сургууль нь болохоор төгсөнгүүт нь 2 хүүхдэл сонгож аавна. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд. Тэр нь яах вэ гэхээр тухайн газар нь болохоор сургууль нь болохоор одоо монголоор агентлагтэй агенциатай хамтарч ажилладаг. Тэр агенциагаар нь дамжуулж ингээд санал ирж ин дэлхийд аль ч өнцөг боломжоос ажил санал болгодог. Тэр нь сонгогдоход эмэгтэйчүүдээс анууж сонгогдчихсэн. Манай охин сонгогдоод эрэгтэй хүүхдээс нь 14 настай Орос эрэгтэй хүүхд сонгогдчихсэн. Сургууль нь болохоор төгссөн сургууль нь болохоор 3 жил хагас болж сураад 6 сар нь болохоор практик хийгээд тэгээд төгсөөд үргэлжлүүлээд тэр нөгөө Америкийн акцем гэх сургуультай ингээд хамтарч ажилладаг. Тийм болохоор үргэлжлүүлж сурах хэрэгтэй байсан. Тэгээд манай охин даж ээж Монгол руугаа явж карьераа Монголынхаа одоо энэ сурсан зүйлээрээ Монголд очиж ажиллаж амьдрнаа гэж хэлээд ингээ яваад 2 жил хагас болсон байдаг юм аа. Гэхдээ мундаг явна тийм бахархаж. Тэгээд бас үр дүн гарч ш тийм ээ. Өнөөдөр бас шилдэг жүжигчин гэдэг нэмнээ төрүүлсэн байна гэдэг чинь одоо гоё мэдээтэй өдөр байна. Энд бол ирж амьдрахгүй гэдэг. Зүгээр амралтаараа бол ирчээд байгаа тийм. 90 орчим байж байгаа. Яагаад тэгэхээр эндхийн нөгөө виз гэж ярьж байгаа тийм. Тэр нь болохоор минийх нөгөө урт хугацааны визтэй учраас хязгааргүй. Тийм болохоор манай охин бас дагаад яг тийм визтэй болохоор туртаа үедээ ирээд яваад ингээд сая 7 сард ирж амарчаад тэгээ явсан. Барселона хотод ер нь ижнээ монголчууд байна. За одоогоор болохоор намайг ирдэг үед бол нэг 80-аад монгол байсан юм аа. Тэгээ одоо тэгээд ерөнхийдөө үлдсэн нэг 40 50 монгол аа мó 50 хүрэхгүй л хүмүүс. Бүгд гэр бүлээрээ нэг хэдэн хүмүүс юм да Барселона, Каталоны мужид. За. Ер нь Европ, Франц, одоо Швед гэдэг юм бусуудаар монголчууд их юм байна шүү дээ. Испани руу цөөх юм байна те. Тэр юундээ байна? Салин мөнгөндөө байна уу? Гэтэ тэр нөгөө одоо капитал нийслэлгээ Мадрид гэдэг байгаа шүү дээ. Испани. Тэнд нь болохоор бас их монголчууд байдаг гэсэн. Тэгээд País Básico гэдэг бас нэг мужид байгаа. Тэрэнд нь баг одоо 1000-аад монголчууд байгаа. Барселонад л цөөхөн болохоос шүү. Барселона, Каталоны болохоор яагаад цөөхөн бэ гэхээр миний бодлоор нэгт болохоор хоёр хэл. Испаниол гэдэг нь испани хэлтэй. Хоёрт нь болохоор Каталониагийн каталан хэл.
хоёр хэлээр дандаа яриад тэгээ бүх юм ингээд дандаа тэр хоёроор шалгах гэж бодож байна. Ажилд орсон. Тэгэхээр бас төвхтэй Тэгээ сургуульд сурсан ч бичиг баримтаа хөөцөлдсөн ч дандаа тэр хоёрын одоо төгссөн яасан бүх юм хэлж. Капитал Реал Мадридт нь болохоор Испани хэл. Баяс баскет нь болохоор өөрийн хэл байдаг мөртлөө Испани хэлтэй байхад бас болдог юм шиг. Тэрийг сайн судалж мэдэхгүй байна. Чадтаа. За ануу зөндөө баяр хүргэе. Зөндөө баяр хүргэе. Тэтгэе охиндоо баяр хүргэе. За эвэр Монголоос авчирсан чиглаад хэдэн километрийг туулаад ирөө. За таашд. Надад юм уу? Тий. Танаа уч нөгөө каз иддэг гэхээр бид хоёр бүр каз байхгүй зүгээр ийм адууны жигэнсэн байх гэдэг энэ хатан сүхийн энийг аваад ирсэн. Энэ одоо мууд ч үгүй юу сайн мэдэхгүй нэг ичнэ хоног. Яаж өөр ахсан бэ? За бид тэрийн аялал хагас өдөр таарсан учраас монголчууд маань цуглаж нэг өдрийг бас спортоор хичээллэж өнгөрүүлдэг гэхээр нь очиж сонирхоод бас тэдэнтэй хууч өрөө гэд атсан байгаа. Ацхаас өмнө шүлтэй хоол идэх гэсэн хүү маань таал одоо сонгож энэ хоолыг идүүллээ гэд. За Барселонод хятад хоол. Би аваад ирсэн. Quattro, dingo. Sì, quattro. Quattro. За Хааны эзэмлэх юм аа. Рональд тэргийн машиныг авсан гэсэн. Рональдо тоосоо. Одоо Барселона хотын үүсэл гарлыг нь тайлбарлаж өгье гэж бодож ин эхлэв тийм үү хотод ирсэн юм чинь. Одоо бид ингээ Барселона хотын газрын зургийг Google Map дээр гаргаж ирэхээр ийм зохион байгуулалт харагдана. Тэгээ хотын үндсэн суурь болов готик гэж нэрлэж байгаа энэ хотын одоо энэ хэсэг нь хаадын ойсон сууж исэн хотын захиргааны байгууллаганд байдаг юм. Пласа Жама буюу одоо бид нар Испани улсын Каталониа мужид амьдарч байгаа улсууд байгаа. Каталониа мужийн одоо өөрийн гэсэн үндсэн хуультай их хуралтай одоо захиргааны төвдөө одоо хүртэл байж байдаг. Испани засгийн газар болон Каталонигийн Жениталын засгийн газар хоёр тусдаа байгууллага байгаа заа юу. Тэгээд дотроо үзэхээр бид нар дээр үедээ одоо манай 4-р зууны үеэс хот үүссэн гэж үзэхээр хотын төвдөө готик гэд хотын төв байгаа. Тэгээд тойруулаад энэ рондо буюу хотын тойрог гэсэн тойрог байдаг байсан. Тэр нь бол ингэж өгсөд энэ Пикассогийн өргөн чөлөө тэгээд яшиг рондо Сант Бере гэж энэ гудамжаар яваад рондо Универсидад гэж яваад рондо Сан Антонио гэд тэгээд параллело дошоо өгсөд Басикте Колон буюу Кристобер Колоны өргөн чөлөө гэж байгаа. Ингээд үсгээр бид нэг ойролцоогны Пентагоны хэлбэртэй анхны хот үүсчихсэн. Дараа нь хотыг өргөжүүлээд зохион байгуулалтанд оруулахын тулд төсөөлөл хийсэн байгаа. Тэгэхээр бидний нэг хүмүүсийн сонирхоод байгаа жишээ аваад байгаа хотын анхны одоо зохион байгуулалтыг нь эмх зэгцтэй хий гэсэн дөрвөлжин хэлбэртэйгээр тэгш өнцөг дөрвөлжин тэтэр шиг тийм хотыг зохион байгуулсан байгаа. Бүх замын хөдөлгөөн нь нэг чигийн хөдөлгөөнтэй байгаа. Тэгээд зүүн талдаа сондгойтой, баруун талдаа тэгштоо гэсэн зарчмаар явсан байгаа. Тэгээд дээрээс нь үзэхээр хот маань ингэж тэгш өнцөг хэлбэртэй ингэж харагдаж байгаа шүү заа юу. Хотыг тэгээд төвөөс нь ахуулаад нэг захаар нөгөө захруу Дигнал гэдэг гудамжаар Дигнал гэдэг үгээр явж байгаа. Дигнал гэдэг нөгөө талаараасаа Меридиана гэдэг гудамж ингэж хотыг хөндлөн ингэж огтлж байгаа. Хотоо тойроод бид нэр хоёр хурлын замтай. Хойгоороо даалт, уртлаараа литерал гэж байгаа байхгүй юу? Далаар гэж явсан гэсэн үг тийм. Ингэж хот байгаа. Тэгээд харахаар одоо бидний энэ байгаа газар бол одоо ч гэсэн энэ бол эмэгтэйчүүдийн шорон байгаа. Тухайн үедээ бол хотоос нэлээд захтуу барьсан байсан. Одоо хот төлөвлөлт яваад тэлээд хотын дундаа ороод ирчихсэн байгаа байхгүй юу? Одоо бид Сант Мартин гэдэг дүүрэгт байгаа Барселона хотын. Энийг бас тайлбарлаж өгье. Хотын хажуудалд нь таны дэш харах юм бол энэ Монжук гэдэг одоо цайдтай уул байгаа. Энд чинь бол цэргийн бааз байсан. Агаараас хамгаалах буюу газраас хамгаалах, улсын хугацааг хамгаалах ийм
цай сотхон байгаа шүү. За энийг бас үзэх хэрэгтэй. Тэгээд хотын барилга хот нь бол алдартай уран баримлч болон уран зураачид Ромын үлдэгдлийн барилга байгууламжаараа бол Европтой нэлээд тэргүүлдэг байгаа. Одоо хүртэл барилга байгууламжаа хадгалаад дэлхийн 2 дайнд хоёуланд нь ямар нэгэн бөмбөглөлтөнд өртөөгүй болохоор тэр дурсгалууд нь бүгд үлдээд одоо улсын өмчөд орчихсон байгаа гэсэн үг тийм үү? Одоо өвлүүлэх өв сан гэдэг дээрээ. Тэгээ хамгийн алдартай барилга хотын бол Sagrada Familia Gaudi-гийн барьсан 200 жил 1863 оноос хойш баригдаж байгаа сүм байгаа. Дээрээс нь Gaudi-гийн Casa Batlle буюу Parco Güell гэдэг 3-4 Gaudi-гийн барилгууд бол Ромын барилгын хажууд Барселон хот буюу Испани улсын хөгжлийг бас илэрхийлж байгаа тод жишээнүүд байдаг. Мөн Барселон хотын бол хөл бөмбөгийн клуб Барса бол нэлээд бас алдартай хүмүүсийг сонирхдаг байгаа шүү гэж хэлье. Тэгээд Рамла, Каталин Рамла гэдэг гудамж байгаа бас тэрийг бас явж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд олон кино дүрсэнд мөнхөлж үлдсэн парк болон үзрийн газар зөндөө байдаг гэж байна. Европт байдаг усан өнгөтөр өргөдөг усан өргөлөөр энд байдаг. Лааны музей бас байдаг. Тэгээд Барселон хот нь бол Каталони мужийн 4 сая гаруй хүн амтай. Барселон хотод 1 сая 500 хүн бол орчин суудаг. Дээрээс нь маш их жуулчид Испани улсынхаа Барселон хот нь маш их жуулчин гэдгээрээ бас тодорхойлогддог. Тэргүүрээ маш их хөрөнгө оруулалт хийдэг байгаа гэж ярив. 92 оны Олимп болсон байгаа мөн мобиль конгресс буюу үүрэн телефон утасны үцэглэн худалдаа буюу танилцуулга бүгд Испани улсын Барселон хотод одоо 5 жил дараалж явагдаж байгаа. Тэрийг шалгасан байгаа шүү гэж ярив. Миний алдар юм билээ. Миний нэр Батулгын Наранбаатар гэж байгаа. Испани улсад одоо 10 жил амьдарч байгаа юм байна. Яг танилцах дата байна гэдэг хүмүүс ирж байгаа улсад бас товч танилцуулахад тийм үү? Хотынхаа соёл дуусгал тэгээ юу үзэх тухайг нь тодорхой хэлээд өгчий гэж бодсон юм гэж хэлээ. Энэ сургалтын сууд юм байна. Бидний нойлууд нэгэд Яра. Ураарц. Ураарц. Энэ дандаа дайсны багийн хүмүүс байгаа тийм. Ямар баг вэ нөгөө? Спаниолийн хөгжөөнд дэмжигчд байна. Гадуур ер нь ирчүүд нь бол ер нь пивэ уугаад эдийн халамтсан маягтай л байна тий. Хайчва. Багаар дасгаад төрөөч сургалтанд суулгаад нэг ангийнх нь эндээ орж хүлээгээд багаар дасж яагаад тэгээд явдаг юм байна. За студент дээр ирсэн аав хүнэр л явцгааж юм байна. Минийх бас автага. Испаниол гэдэг стадион байна. Ойлаа юм. За энэ стадионынхаа хажууд том мол байд юм байна. Олон янзын брэндүүд байдаг. Тоглолт 21 цагаас эхлэн тэрнээс өмнө шопинг хийгээд юм байна. Аша.
нь бие мий зардаг юм байна. Юу? Эндээ уучаад орд юм болоо. Ер нь Реал Мадридийн өмсгөлтөө хүн ер нь ховорлоо. Аав хоёрын аяллаа энэ удаагийн үндсэн зорилго бол Реал Мадридийн тоглолтыг үзэх байсан. Ингээд миний хүүгийн дэмждэг баг Каталон мужид болж байгаа учраас бас Реал Мадридийн хувцас хамаагүй өмсч бас болохгүй болоо гэдэгтэй дотор орж өмсгөр шийдсэн байгаа. Ингээд анх удаага ийм том стадионд аав хоёр хоёулаа адилхан анхны удаа орж байгаа учраас реакшн маань адилхан байх ёстой гэж бодоод зураг авалт хийсэн. Гэхдээ хүү маань энэ гоё мэдрэмжийг өөрөө үзээ бичлэгээ болоо гэдээс учраас ер нь аль болох түүгээд богино хэмжээний бичлэг хийсэн болно. За орж ирсэн аа одоо ямар. Вау! Ямар гоё юм бэ? Хамгийн уртлын суудлаагүй яа. Импапе ч өргөцний урд ирлээсэй. А? Импапе тэр юм. Вау! Шиний бэ? Ямар үчтэй орж ирж байна. Yapmışlar. Fırçalı.
нойлын очлон ийм амар юм. Нойл.
Vida ya, hijo de puta! Vida ya! Аларсан үсээ цаан зүгэн авахгүй асан дараглаа Алсын үсээ цаан нарны зам хүлэн Аван хахайдэн ахын Итлээ. За, unboxing хийнэ. Зэнэшээ. Татасан гална. Артакул. Рональдо. Юхиндия. Вообще Брахимди. Коска. Синий юм. Картинистик. Яата картин. Google. 자, 이거 술다. Нарийн 술чахан рил матриш. Лук рил масар. Я не могу. Хүүгийн маань дэмждэг баг хожигдсан ч гэсэн бид хоёрын үндсэн зорилго биелсэн учраас миний хувьд бол баяртай байсан. Яагаад гэвэл Каталон мужид Реал Мадрид буюу эзэн хааны баг ирж тоглоно гэдэг чинь өөрөө маш том зүйл. Дээр нь Барселона буюу одоо энэ Каталон мужийн хоёр дахь багийн ийм том багийг хожиж байгаа нь бол одоо энэ хүмүүстэй хэмжээ шиг аз жаргалыг мэдрүүлж байгаа. Хүүгийн хувьд бол гонхтой байгаа нь ойлгомжтой. Гэхдээ миний хувьд бол одоо Каталон мужийн баг нутаг дээрээ багаа hodсонд баяртай байгаа. За тэгээд юм нэгээр дуусахгүй баг нь бол Реал Мадрид бол байнга л хождог учраас хүүдээ одоо хэлж ойлгуулаад тайвшруулсан байгаа. Бид хоёр өмнөх дугаарууд дээрээ бас нэг эрхмийн бичлэгийг монтажинд оруулахаа мартсан байгаа. Тэгэхээр энэхүү бичлэгийг та бүхэндээ өргөх гэж байна. Ямар бичлэг вэ гэвэл Франц улсад амьдардаг нэг эрхэн байгаа. Монголчуудаа бас хийлэмсэг ханддаг. Монголчуудаа 1970 оноос хойш холбоотой байж
Маш олон монголчуудын бас амьдрал ахуйг дээшлүүлсэн юм эрхэм байгаамаа. Монгол улсаас бас ерөнхийлөгч Алтан гац содонгоор түрүү жилийн наадмаар шагнамж урамшуулж түүний алдрыг бас мөнхөлсөн байгаа. Тэгээд энэ эрхмийн богинохон бичлэгийг та бүхэндээ хүргье. За хоёр Испани онгоцсон байна. Урч онгоц шиг байна. Тэр нөхөө. Онгоцны нэр нь Испани онгоц. Нет онгоцны юм. Нэрмяа. Нет гоё юм. За бас нэг амралтын газар өрөөд ирлээ. Юу гэдэг газар вэ? Хоёлаа нуугдсан. Тэр бороо Хоёр захирал ингээ явж дөө гэж. юу гэдэг газар вэ? За. Монтажист Жили Нона гэдэг. За ямар учиртай газар вэ? Би сайн мэдгүй. Сайн мэдгүй. Бас л 18 дугаар зууны үеийн тийм шатаа байхгүй. За хуучны байсан тийм ээ. Хүй минийх үү. Нөгөө тамхикуд нэж байгаа юм. Тийм бай. Тийм чи дөрөв талтай тахгүй. Бас эртний ил барилга байна тийм. Юу уцаа гэсэн юм. Михо бити яа ихо. Зя юм газар байна да. Энд чи Ферисаса хэдэн километр вэ? 150 яваад ирлээ. Тэш юу? Иш юм уу? Дараа нь шүү. За. 21 гектар. Өмнөх нөгөө байшин бас адилхан нь. Ингээд болгоо яа. 1200 оны үеийн гिचүүдээ те эхлэл нь ер нь тийм. Гэлманарын амьддаг байсан байр юм. Гэлман. Монгол улсын бас хөгжил цэцгэлэнд хувь нэмрээ оруулсан юм Франц эрхмийн дэрлээ. Ер нь Монгол улстай яаж холбогдсон бэ? Il y avait le début à ce moment-là, il y avait le début des voyages en Mongolie. Parce qu'avant, il était très difficile d'aller en Mongolie. On pouvait aller, mais c'était avec une organisation communiste. Et le pays s'est ouvert, il y avait des problèmes de tout, il y avait des problèmes d'alimentation, il y avait des problèmes d'énergie, il n'y avait pas de fuel, il n'y avait rien. Donc je suis allé là-bas en 85 et j'ai commencé en fait j'ai fait un voyage. En fait à l'époque les gens ne connaissaient pas grand-chose. Donc je suis allé à peu près... à cette époque-là, je suis allé une quinzaine de fois pour monter une agence de voyage avec une jeune femme mongole et pour créer les itinéraires. Voilà. Et ça a duré jusqu'en 2005. Et j'avais une idée de ramener des yourtes de la Mongolie. Donc j'ai commencé à ramener les yourtes de Mongolie. Donc un conteneur, 2 conteneurs, 3 conteneurs, et je crois qu'on en est à 80, plus, 80, parce qu'il y a eu avant. J'en suis à 90, 100 conteneurs. Donc ça représente à peu près 1800 à 2000 yachts. Alors au début, en France, ça se vendait très bien parce que il n'y avait pas beaucoup de réglementation. Et puis en France, c'est devenu assez compliqué, il faut demander l'autorisation à la mairie, voilà. Donc en fait, maintenant, quand je vais en Mongolie, je vais passer une semaine voir les artisans. J'y suis allé jusqu'à l'année dernière. Et voilà, c'est que le petit business continue. Des yachts plutôt pour le plaisir. Donc ils achètent, ils ont une maison et ils mettent la yacht dehors. Les gens qui dorment sur la yacht, c'est quand même pas très répandu. Parce que la réglementation en France et parce que il faut installer de l'eau, c'est difficile. En France, il y a des règles pour tout. En Mongolie, c'est très grand. Ça fait 3 fois la France. Il n'y a pas beaucoup d'habitants, il y en a que 3,5 millions, alors que nous, on est 70 millions et sur un territoire 3 fois plus petit. Et il y a beaucoup de règles chez nous. Il n'y en a pas en Mongolie. Alors les gens, ils installent très souvent ça l'été, vu des montes pour l'hiver.
Mais quand ils montent à l'année, bah non, il n'y a pas de toilette, il n'y a rien. Et c'est un problème parce que quand on demande aux Mongols de réfléchir un peu à notre climat et que c'est difficile parce qu'il y a beaucoup de pluie et beaucoup d'humidité, ça les intéresse pas trop parce qu'en fait, eux, ils construisent des yourtes. C'est très simple. Il y a du bois, du feutre, voilà. Il n'y a pas beaucoup d'humidité, pas beaucoup d'eau. Alors que chez nous, c'est beaucoup. Donc on explique, on dit on veut des toiles, des bâches, des couvertures. Des couvertures sur les yourtes. Et ben, les gens, ça s'abîme assez vite. Hein. Vous savez, les yourtes, ça dure 10 ans. Et puis je pense qu'après, c'est peut-être surtout les enfants qui veulent... qui incitent les parents à acheter des yourtes. Les gens qui vivent sur la yourte, il y en a pas mal, ouais. Mais mettre leur yourte sur des campings, des endroits qui sont spécifiques. Comme ça, ils ont accès à l'eau, aux douches, tout ça. Voilà. En Mongolie, c'est pas comme ça. On est dans la campagne, on va dans la rivière, et puis voilà, c'est très bien. Монголчуудаа ер нь бас ажиллаад нэлээд хэдэн жил болцсон байна тийм ээ. Ер нь ажиллахад ямар байдаг вэ? Монгол хүмүүстэй ажиллахад. Oui. En fait, avant, donc j'avais une agence de voyage et j'ai vendu cette agence de voyage et j'ai acheté une grande maison complètement à refaire. Donc j'ai mis une dizaine d'années pour refaire et j'ai commencé à installer une yourte, 2 yourtes, 3 yourtes, 4 yourtes. Comme ça, pour moi, pour m'amuser. Et en fait, j'ai fini par tout refaire la maison. Et c'était très grand, puisque ça faisait... Enfin, ça vous rendez pas compte en Mongolie, mais ça faisait 3000 mètres carrés à reconstruire. Et donc, j'ai mis des yourtes tout autour. Alors, au début, j'avais mis une de là, et à la fin, j'avais 20 yourtes. Alors évidemment, quand il y a des yourtes, forcément, il y a les Mongols, parce que c'est les seuls qui savent entretenir, regarder, être attentifs aux yourtes. Les Français, ils comprennent rien du tout. Voilà. Et puis aussi parce que c'était une propriété dont le thème des locations, c'était vous louez une maison, mais vous avez des yourtes avec. Donc forcément, moi j'appelais ça la petite Mongolie parce que c'était un grand campement en fait. Kim, que vous avez vu là, travaillait sur place avec, je ne sais pas, il devait y avoir 7-8 personnes à travailler à l'époque. Et je voulais ajouter quelque chose. Oui, je voulais me poser la question, pourquoi les Mongols ? Ben, je trouve que c'est des gens qui sont travailleurs et intelligents. Quand vous les mettez devant un problème à résoudre, ils trouvent la solution. Et nous, en France, il y a des fois, on reste devant, on ne trouve rien du tout. Et les Mongols, ils sont très pratiques, parce qu'ils ont eu l'habitude d'avoir une vie, surtout en Mongolie, dans les campements. Et il faut apprendre à tout faire. Il faut apprendre à réparer une moto, à réparer une voiture, monter une yourte, couper du bois, enfin, faire plein de choses. Alors que nous, on est un peu passé à une société plus compliquée, plus difficile, et les gens ne savent plus faire grand-chose. Et les Mongols, ils ont toujours une solution pour un problème. Donc je trouve que c'est un peuple particulièrement travailleur et intelligent. C'est important. Энэ хөө таалагдсан онцнуудаас аль нь хамгийн гоё нэ? Яатал гоё нэ. Яагаад? Тухтай. Монгол онцсон ч тийм. Гүйцэтгэгч нар нөр хүн байна. Хурцсан тийм. Олохгүй, усандаггүй. Ууртаа санагдсан.
Нав Баяратын тулга гэдэг. За Мяд компанид 17 онд анх орж ирсэн. Одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. За намайг Бацаахны Дэлмэн гэдэг. Мяд компанид ороод одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. Бүхэг ажилтнаар. За намайг Ойдвин Чойжл гэдэг. Мяд компанид 2024 онд орсон. Одоо яг 1 жил болж байна. Тэгэхээр Франкфуртаас одоо Улаанбаатар руу нисэж байгаа энэ ээлжийнхэн дандаа ирчүүд нь олон харагдаад байх. Энэ тохиолдол юм уу? Угаасаа бас Мятих маань ирчүүд олонтой болсон уу? Гэхдээ одоо ер нь ирчүүд нөгөө охтуудынхаа тоог ер нь тэнцвүүлэх гээд байгаа. Тэгээд угаасаа ирчүүд байнагдчих бас нөгөө давхар аюулгүй байдал бас яригдчихэж байгаа. Тэгээд энэ ээлжинд ямар ч сан ингээд 2 залуутай ингээд 3 залуу л явж байна да. Ер нь яагаад энэ мэрэгжлийг сонгох болсон юм? Энэ мэрэгжил бас хоёр талтай. Ер нь бол гадуур ингээ явах нь гоё ч гэсэн баяр наадам ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдээр гэртээ бас байж чадахгүй бас байна. Тэгэхээр ер нь бол хоёр талтай шүү. Миний хувьд гэх юм бол би өөрөө интерьер дизайнер мэрэгчлээ. Бакалавр магистра Шанхайд хамгаалсан. Тэгээд мэрэгчлэрээ би 3 жил ажилласан. Тэгээд наашаа бол орж ирсэн байгаа. Магистр сурж байхдаа би онгоцны үйлчлэгч болъё гэж бодож байсан. Тэгээд 3 жил ажилласны офис усны дараа энэ мэрэгчлэр ажилласан. За би нөө багада юу яа гэж боддог байсан. Онгоцны үйлчлэгч болъё гэж боддог байж хаад. Тэгээд 10 жилээ төгсөөд их сургуульд ороод нэлээд байж байгаад ер нь мартагдчихчих. Тэгээд нэг өдөр Facebook-ээр юу харж байгаад ажлын зар гэдэг шалгаруул надад нэгцсэн. Тэгээд би за нэг ороод үзээд угаасаа багасаа мөрөддөг байсан юм чинь нэг орж үзье гэж бодоод тэгээ 24 он анх шалгаруулалтанд тэнцээд тэгээд ажилд орж ирсэн. За миний хувьд болохоор бас адилхан одоо тэгээд онгоцны үйлчлэгч болохыг ер нь мөрөөддгүү хүн гэж ер нь баг байхгүй бах тий. Тэгээд ямар ч одоо ороод 6 дахь жилдээ сайхан ажиллаж байна. Дуртай ажиллаа хийгээд олон улсад хэдэн чиглэлд явж байна? Олон улс чи одоо нэг 10 чиглэл рүү явж байна. Тэгээд бид нар чи сарда 10-аас хамгийн багтаа бол нэг 10-аас 15, 17 гэл янз бүр. Тэгээ ер нь 10-тай нь баг ховор доо тий. 10-тай нь аяга ховор. Ер нь бол ихтэй нэг 15-аас л орчим байгаа тий. Одоо Америкт нислэг үлдээд ирэхээр бас манай хоёр хилээд явах уу? Тий. Жишээ нь аяхан сонирхоод үзэхэд ингээд та нар 3 хоног Франкфурттэй байдаг юм байна шүү дээ. Тий. Визний асуудал юмуд яах юм? Бид нар болохоор нөгөө визний асуудал нөгөө Игнисхийн ерөнхий газраас нэг юм CMC-гээ карт чинь юу лээ? Нэг визгүй нэвтрэх нэг зөвшөөрлөлтэй нэг олон улс хүчинтэй тийм карт таараа Франкфурт руу нэвтэрч ордог. Таваас ингээд чичээд хүндрэлтэй асуудал байдаг шүү. Манайхад бас нэг дижмэр юмуд байвал хамаагүй ичгүй юу тийм. Их зүйлээр анхаарал гээ. Одоо ер нь бол ковидын өмнө ковидын дараа гэд хоёр аюу өөр болсон. Ковидын өмнө бол бас л хүмүүс ингээд мэдгүй те жан бүдүүлэг хүмүүс байсан. Одоо бол шал өөр болсон шүү ковидын дараа. Хүмүүс маань ч яваа сурж байна. Тэгээ сошиалч хүмүүс бас те мэдээлэл аваад ингэдэм юм байна гэд. Тэгээд за ийм гэдэг дээр хэлэхээр аюу хэцүү юм байна. Ер нь бол манай зөрчигчд аюу гоё болж байгаа тий. Тэгээ орж ирээд зарим нь уйлцсан орж ирдэг шүү дээ. Америкээс нөгөө тий удцсан тий нөгөө Жансан ороогүй аймаа явж идэг байхгүй юу. Игцэл орж ирж идэг. Тэгээд тийм хүмүүсийг хараад ер нь их сайхан санагдаад тэр их оронд нь аваач чинь гэж бодохоор тий. Хүндрэлтэй зүйл гэх юм бол за нэг хайхтар байхгүй зүгээр хүний бие бит юм удаасай л гэж боддог шүү дээ. Бид нар чи агаар дээр явж байгаа болохоор тэгээд хүний бие гэдэг чинь хамгийн эмзэглэл. Миний хувьд бол хүний бие бит юм удаасай. Тэгээ бусдаар бол хэмиг бол окей.
гэж байна. Нөгөө Азийн үйлчилгээний соёл гэх юм уу, зөвхөн монголчууд гэх юм уу мэдэхгүй байна. Манай хурцаас сая 4-5 улсаар явлаа. Мянтын онгоц хамаагүй гоё байна, өөрчлөгч нар нь гоё байна. Нөгөө Европын өөрчлөгч нар нь жоохон ууртай байна гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр мянтын ялгаа байна уу? Зөвхөн Аз үйлчилгээний соёл гэж өөр байна уу? Ер нь бол мяц чинь Аз үйлчлэгээний соёлоор явж байгаа шүү дээ. Европ бол бас жоохон тийм ууртай, тийм нэг шаардсан нэг тийм. Тэгэхээр Европ, Аз хүн хоёр гэдэг хоёр хүний ялгаалтай. Одоо бид нар ингээл Германтэй ингээл буугаад жаш буудлын руу ороход паспорт тэр гэл ингээд зогсож идэг байхгүй. Бангкок ч юм уу тий Пхукет очингууд өөстөө ингээл Саманал гэл ингээл Саварика гэл тий тэгэхээр тэр хоёр бүр газар тэнгэр шиг. Тэгэхээр авиацийн одоо энэ үйлчлэгээний яг тэр үйлчлэгээний дээрээ ч гэсэн яг тийм ялгаатай гэсэн үг. Манай монголчууд аягүй хэлдэг шүү дээ тий орж ирэл ёо улсынхаа Монголынхаа онгоцонд ороод чи ямар гоё юм бэ өөдөөс инээгээд гэл Амжилт хүсье. за баярлалаа таньс ч гэсэн амжилт хүсье. Алгэрсэн үсийн цан зүхлэн Ахухай асамдар гарлаа Амсын үсийн цан нарны зам хүлэн